За ингээд ээлжид нэгэн гоё түүхмэн ороход бэлэн болж байна. За өнөөдрийн ярих сэдвээ эхлэхээс өмнө нийт үзэг сонсогч нартаа баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. Тэгээд та бүхэнд манай гоё түүхүүд таалагддаг бол дардаг барьдаг юмаа дараад комент хэсэгт нь гоё комент энэ төр бичиж байгаарай. Комент болгоныг би уншиж байгаа. За дээрээс нь сэтгэлийн бэлэг те цайны мөнгө шилжүүлэхээр бол одоо төрийн болон хаан банкны хоёр данс маань комент хэсэгт бол байгаа. Тэгээд та бүхэн өөрөө хүссэн хэмжээгээрээ сэтгэлийн бэлгээ бол илгээж болно шүү гэдгийг та бүхэнд хэлье. За ингээд гоё түүх рүүгээ шууд яваад орцгоё. За Төмөр хаан гэдэг одоо ийм содон нэртэй юм 20 настай хөөрхөн залуу цагдаагийн албанд одоо ажилд ордог. За ингээд ажилд ороод хөдөлгөөнд эргүүлийн одоо цагдаа жолоочоор одоо ингээд ажлын анхны гараагаа эхэлсэн байдаг. За ингээд хэдэн сарын дараа нэгэн дуудлагаар одоо гэмт хэрэг үйлдэгдсэн газарт бол явж өтсөн. За энэ болохоор шөнө болсон үйл явдал. За ингээд тухайн газар дуудлага мэдээллийн дагуу хурж ирээд өөрийнхөө хамтрагчийг байшингийн араар дэлгүүрийн арт тал руу явуулаад өөрөө дэлгүүрийн урт талаар одоо явж өтсөн. За ингээд гарч ингээд тусгаад очиход бол одоо дэлгүүрийн шилэн хаалга хагарсан байдалтай тиймэрхүү дүр зураг бол ухцсан. За өөрөөр хэлбэл хулгайч одоо дэлгүүрийн урт талын хаалгыг хагалж орсон байна гэдэг анхан шатны үнэлтийг бол өгсөн. За дэлгүүрийн хойгоор явж байгаа цагдаа бол хойд хэсэг цэвэрхэн байна гэдэг тийм мэдээллийг бол станцаар өгдөг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө хулгайч маань одоо дэлгүүрт байгаа эсвэл гараад явчихсан гэдэг тийм одоо анхны дүгнэлт бол ирж байна. За ингээд Төмөр хаан урд хаалгаар ингээд гарч ингээд тусгаад бууга чиглүүлээд яваад ороход бол дэлгүүрт ямар нэгэн чимээ анир байхгүй гэрэлгүй хатаас харанхуй байсан. За ингээд Төмөр хааны өөрийнх нь одоо зүнс совь мэдрэмжинд юу гэж бодогдсон бэ гэхээр яхаггүй дэлгүүрт нэг хүн байна гэдэг тийм мэдрэмж бол өөрт нь төрж исэн. Ихтэй бол ямар ч харагдах тийм байхгүй. За ингээд Төмөр хаан ороод бууга чиглүүлсэн чигээр маш чанга зандрангуун дуугаар хурдан гараа дээр гараа өрг бууж өг гэдэг тийм шаардлагыг бол чангаар тавьсан. За энэ үед ямар ч чимээ анир гараагүй. За тэнгүү сүүлчийн удаан анхаарууллаа шүү. Хурдан гарч ир гараа өргөөд гэдэг хоёр дахь шаардлагыг тавих үед лангууны ард бол чимээ гардаг. За ингээд лангууны хоошоо одоо гэрэл тусгаад бууга ингээд сумсан чигээр ингээд харж байхад бол яхахгүй нэг хүн өндийдэг. За ингээд харсан чинь нэгэн 5-6 насны орчим жижигхэн хүү одоо ингээд хоёр гараа өргөөд ингээд босч ирдэг. За ингээд энэ лангууны араас ерөнхийдөө том хулгайч гарч ирэх болов гэж бодсон чи бага насны хүүхэд ингээд уйлчихсан. Нэг гартаа сникерс нөгөө гартаа гөөхий барьчихсан. Ингээд нулимс цэйлэгнээд ингээд зөксч идэг. За ингээд Төмөр хаан тухайн хүүг одоо хулгайчтай хамт явж исэн хүүхэд байж магадгүй гэж бодоод чамтай хамт хэн явсан чи хинтэй байгаа яаж ийж гэдэг тийм асуулгыг бол шаардлагыг тавьсан. Тэр үед бол хүү ганцаараа явж байгаа гэдгийг бол хэлсэн байдаг. За ингээд хүүг өөрлөгөө ойртохыг бол шаардсан. За ингээд хүү гартаа барьсан юмад барьсан чигээрээ одоо гараа өргөсөн чигээрээ Төмөр хаан дээр ирсэн. За Төмөр хаан бол дэлгүүрийн араар юм уу өөр лангууны араар хүн байж магадгүй гэдэг үднээс бол хүлээгээ зогсчихсэн. За гэтэл одоо хамтрагч нь яг араас нь хурж ирсэн. За дэлгүүрийн арт талын дээр бол цэвэрхэн байгаа. Тэгэхээр хулгайч дотор байгаа гэд хэлдэг. За тэнгүү Төмөр хаан ийм жоохон хүүхэд байна. Чи энэ дэлгүүрийг одоо ороо шалгаад би энэ хүүг аваад машин руу явъя гэдэг тийм үгийг хэлдэг. За ингээ хамтрагч дэлгүүрийг ор шалгахад бол ямар нэг асуудал байгаагүй өөр хүн амтан бол байгаагүй. Удалгүй дэлгүүрийн эзэн ирээд гэрэл гэгийг асаагаад тэгээд өөрийнхөө бараа материалыг тоолж үзэхэд бол ерөнхийдөө нэг ширхэг сникерс нэг ширхэг гөөхий дутсан тийм нөхцөл байдал бол байгаа. За хүүг цагдаагийн машины артлын хаалган дээр суулгаад асуулт асуух гэсэн боловч хүү бол маш ихээр айсан цочирдсан байсан учраас одоо үг хэлэх тэнхилгүй байсан. За гэмт хэргийн газраас одоо баримтжуулж авсан гөөхий сникерс бас бус зүйлүүд чулуун молуу зүйлүүдийг бол одоо уутанд хийгээ цагдаагийн машин хэрэг бүртгэлтэнд бол одоо ингээ бүртгэж авч явсан. За ингээд цагдаа дэлгүүрийн одоо тийм эзэн бол тухайн хамтрагчид бол мэдүүлгээ өгч гарын хэсэг зурчаад тэгээ дэлгүүрээ хаагаад явсан. За энэ хооронд одоо цагдаагийн машин өөрийнхөө төв хэсэг дээр хурж ирээд тэгээд тухайн хүүг одоо цагдаа нарын төр хүлээлгийн одоо амралтын өрөөнд бол оруулсан. За тэгээ нэр усын
хэмжээнд тодруулаад өглөө хүүхдийн байцаагчид хүлээлгэж өгнө гэдэг тийм одоо байдалтай байж исэн байдаг. За ингээ хүү бол асар ихээр стрессцэн байсан учраас одоо цагдаагийн өрөөнд сандал дээр сайхан унтсан. За тэгээ энэ хооронд нь одоо Төмөр хаан өөрийнх хамтрагчтай одоо үүргээ гүйцэтгээд үүрээр одоо буцарч ирж ээлж хүлээцдэг байгаа. За ээлж хүлээцээд удаагүй ойж идэл хүүхдийн байцаагч ирээд тухайн хүүг одоо мөрдөн байцаалтанд мэдүүлэг авахаар бол авч ордог. За ингээд Төмөр хаан өөрийнхөө рапортыг биччихэд тухайн хүүг гарч ирэхийг бол хүлээсэн. За ингээ удаачгүй хүүхдийн байцаагч гарч ирээд Төмөр хааныг ороод ир гэдэг тийм шаардлагыг тавьсан. За Төмөр хаан бол өөрийнхөө рапортыг хүүхдийн байцаагчид өгөөд байцаагч одоо хүүгээс авсан мэдүүлэг болон рапортуудыг бүгдийг тулгаж үзээд ерөнхийдөө ямар нэгэн тийм зөрөө байхгүй байгаа учраас одоо хүү үний ярьж гинэ гэдэг тийм итгэл үнэмшилтэй болсон байгаа. За хүү бол асар ихээр өлсөж тэ гудамжинд даарч тэгээд орох орон оож хаягүй байсан учраас аргагүй ирэхэнд одоо нэг өлсгий ирэхэнд одоо дэлгүүрийн хаалгыг одоо чулуугаар цохиж орж тэгэж одоо хоолунд идэгч байгаад үйлдэл дээрээ цагдаагийн албаагчид баригдсан ийм нөхцөл байдлаар тодорхой байгаа. За ингээд Төмөр хаан одоо тухайн хүүг өөр цагдаагийн албаагчийг дуудаад доошоо цайнд оруул гэдэг тийм үүргийг бол өгдөг. За ингээд Төмөр хаан хүүхдийн байцаагчтай хоёулахнаа үлдээд байцаагчаас асуулдаг. За одоо энэ хүүхдэд ямар ялт зэм ирэх вэ? Яах ийх вэ гэж асуухад бол байцаагч хэлдэг. За энэ хүүхэд бол одоо 6 настай юм жижигхэн хүүхэд байна. Тэгээд анхудаа ийм гэмт хэрэгт холбогдсон. Дээрээс нь те одоо өөрийнхөө хийсэн гэмт хэрэгт одоо асар ихээр гэмшиж ахиж хийхгүй гэдэг амт ангыг өгж байна. За тэгээ насан туршаагүй учраас ерөнхийдөө энэ хүүхдэд хэрэг үүсгэх тийм боломж алга. Дээрээс нь одоо дэлгүүрийн эзэн энэ хүүхдэд гомдол санал гаргах тийм одоо те санаа байхгүй гомдлгүй гэдэг мэдүүлгийг бол өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ хүүхдийг бол одоо цааш нь асрах газар руу аваач шилжүүлж хүлээлгэж өгөх тийм процедурын ажиллагаа явагдана гэдэг тийм үгийг хэлдэг байгаа. За ингээд Төмөр хаан бол асрах газар энэ хүүхдийг очих юм байна гэдэг ерөнхий хувь заяаг нь бол ойлгочихсон. За тэгэнгүүтээ Төмөр хаан тэгээд байцаагчид баярлаа гэж шилжээд гараад явсан. За гараад цагдаа нарын өглөөний цаа уудаг хэсэгт яваад очиход бол нөгөө 6 настай хүү цагдаагийн бус даалгалагч нартай хамт цаавгаа сууж ирсэн. За ингээд Төмөр хаан очоод хүүгийн хажууд очиж суугаад одоо хоёлоо гой танилцсан намайг Төмөр хаан гэдэг чамайг хэн гэдэг вэ гараа сунгасан. За тэнгүүд нөгөө хөөрхөн хүү цаа ууж хоорондоо намайг Анар гэдэг гэж хэлдэг. Ямар гоё нэртэй юм бэ? Чамайг Анар гэдэг юм уу? Чи хэдэн настай вэ гэж асуухад Анар би 6 настай гэж хэлдэг. Ингээд Анар одоо Төмөр хаан хоёрын хооронд нэг тийм айгүй гоё нандин тийм одоо холбоо бий болж эхэлж байгаа гэсэн үг. Ингээд Төмөр хаан бол яг хоо энэ хүүхдийн хувь заяа цаашаага яаж ийш тийшээ одоо ирэх бол гэхээс бол асар ихээр айж исэн. Өөрөө Төмөр хаан яг энэ Анарын насан дээр одоо жоохон бахта эцэг эхийгээ алдаад өөрөө бас тэр асрамжийн газар ах トゥ угийнхаа те янз янзын айлуудаар бас явж хүн болсон учраас иймэрхүү хатуу амьдрал ийм хөөрхөн хүүг одоо хүлээж байгаа гэдгийг мэдээд ерөөсөө өрн өвдөөд өөр ирэхгүй бол асар ихээр шаналж исэн байдаг. Тэгээ өөрийнхөө ээлжнээс буудсан ч гэсэн тэгээд дээшээгээ дарагтайгаа орж уулзсан. За энэ хүүг яах вэ хүүгээ тэгэхэд бол одоо те хүүхэд асрах газрынхан ирээд авах ч гэдэг юм тиймэрхүү яриа хөрөө хийдэг. Тэгэнгүүт нь Төмөр хаан даргаа би энэ хүүхдийг одоо те асуудал шийдэгдэл өөрийнхөө гэр орон руу авчиад гэртээ ингээ байлгаж болох уу. Тэгээ хэрэгтэй шаардлагатай үед нь цаг те минутанд нэг бэлэн байлгаж чадна гэдэг ам өчгийг өгдөг. Дарга нь бол асуудал байхгүй ч хүүхдээ аваад явж болно чи ямар санаа зовхон байхгүй гэдэг тийм одоо үгийг хэлдэг. За ингээд мөн Төмөр хаан буцаж ирээд Анарыг хоёлаа манад очих уу гэж хэлдэг. Тэнгүүд одоо Анар тгээ би танад очие гэж ингээд хийлээд хамт ингээд гэрт нь очдөг. За Төмөр хаан бол 20 настай. Тэгээ өөрөө нэг жижигхэн хөөрхөн байшинтай тусдаа ингээд амьдардаг бие даацсан залуу учраас одоо ингээд Анарыг бол гэртээ авчирсан. За ингээд Анарыг авчирангуудаа сайхан одоо хувц сундрыг солиод ус цасанд оруулаа те тэгээд хүүхдийн хөөрхөн жижиг сажиг хувц центр авч өгөөд ингээд тоглуулад ингээд байсан. За ингээд энэ хоёр ингээд бие биенээсээ айж ичих тиймэрхүү байдал байхгүй ингээд айгуу сайхан энгийн хөөрхөн болж исэн. За ингээд асуудалч бол яг ингээд хууль номынхон дагуу явагдаад ингээд хэрэг үүсэхгүй гэдэг маягаар ингээд дууссан байгаа. За ингээд хэд хоногийн дараа одоо Төмөр хаан бол ерөнхийдөө
энэ хүүг өөрөө хөргөөд авчаа гэдэг тийм шийдвэрт бол хүрчихсэн байсан. Өдрийн бодол шөнийн зүйл байсан учраас одоо анарт асар ихээр одоо дассан учраас анар бас өөртөө хамт байгаа тийм аюулгүй мэдрэмж сайн онж байгаа учраас анарыг ер нь өргөөд авчаа гэдэг тийм бодлыг бодсон. За тэгээд анар хүүгээс бол аав ээжийнхэн талаар сургалсан. За тэнгууд анар хүү өөрийнхөө аав ээжийн талаар ярьсан. Тэр одоо энэ хулгайн хэрэг гарахаас одоо 4-7 хоногийн өмнө одоо энэ анар хүүгийн ээж нь бол өвчнөр бол нас барсан байдаг. За тэгээ аав нь бол яг ээжийг нас барсны дараа хүүгээ дагуулад нэгэн таньдаг айлдаа очсон. За тэгээд тэр таньдаг айл нь тэгсэн чи ясмин дээр одоо тэр анарын аавынх нь одоо уулзаж учирдаг нэг тийм эгчмэд эмэгтэйгийн гэр байсан байдаг. За тэгээд тухайн анарын аав тухайн хүүхэн дээр явж чад одоо ингээд чамтай амьдрамаараа хүүгээ дагуулад ирлээ гэдэг тийм үгийг хэлсэн байгаа юм. Тэгтэл нөгөө одоо анарын аавынх нь одоо уулздаг тэр эгчмэд хүүхэн бол ерөнхийдөө халгаахгүй те одоо тэрнээс болж энэ хоёроос маргалдах, дэргэлдэх тийм байдалд орсон. Анарын аав бол одоо гудамжинд бараг гарцсан шахуу байгаа учраас одоо энэ хүүхнээс салж чадахгүй байгаа учраас одоо хүүгээ яаж чадахгүй ингээд тэр эгчмэд хүүхэнд бол загнуулаад ингээд байгаад байсан. Анар 6 настай учраас энэ хүний хандаад байгаа хандлагыг мэдрээд эндээс явах юмсан гэдэг тиймэрхүү хүсэл тэмүүлэлтэй болчихсон байсан. За ингээд анарын аав нэг бол нөгөө авгаагаа сонгох, нэг бол хүүгээ сонгоод хүн шиг өөр ингээд хэнийг ч гуйхгүй царайлдахгүй амьдрий гэсэн тийм бодол хүсэл байгаагүй учраас хүүдээ анхаарал ба хандуулж нөгөө авгаагийнхаа аруур одоо пялдагдаж одоо өөрийнхөө амийг хоох болох тиймэрхүү одоо замыг бол сонгосон гэж хэлж болно. За ингээ анар хүү энэ одоо хачин амьдралыг одоо цаашдаа одоо үзээд яваад байх тийм ямар ч боломжгүй байсан учраас гудамжинд гарч амьдрнаа гэдэг тийм өөрийнхөө одоо санаа сэтгэлийг бол шулуудсан байгаа юм. За анарын аав нөгөө авгаатайгаа архитан согтуурч те тэгээд тэр орондоо тэр гудамжныхаа тэр хавийнхаа хэдэн бөбөөчин, найргачин, гороочин архичдыг цуглуулж бас найр наадам хийж ингэж архитдаг байсан байгаа. За ингээ анар хүү гудамжинд гараа зах зээлээр тэнээд энэ тэрүүгээр яваад ингэж гудамжинд явж байхдаа маш ихээр үлсхэн эрхэнд ийм дэлгүүрийн цон хагалсан ийм хэрэгт холбогдсон байдаг. За ингээд тухайн одоо төмөр хаан цагдаа одоо энэ хүүг өөрийнхөө болгохын тулд хууль ёсны одоо асран хамгаалагч буюу нөгөө бөбөөчин болчихсон, архичин болчихсон аав дээр нь 3-7 хоногийн дараа явж очиж уулзсан. За тэгэхэд нөгөө нөхөр бол одоо миний хүн хаа байна, миний үр удам хаан байна. Энэ хороод одоо энэ хүүхдийн төлөө би амьдарч байгаа энэ төр гэсэн одоо тийм материал нулимсыг бол тухайн анарын аав нь бол унагадаг. За ингэнгүүт одоо төмөр хаан бол хэлсэн. За та хүүхдээ одоо ийм те ингэж явуулсан байна. Иймээс чинь болоод ийм гэмт хэрэг төрчөлд холбогдчихсон. Би ингээд одоо гэртээ төр байлгаж байгаа. Одоо энэ хүүхдийг би те асарч хамгаалах тийм эрхийг нь аммаар байна энэ төр гэдэг тийм яриа хөөрөг эвтэйхэн хэлсэн. За тэнгүүд одоо бөбөөчин чинь шууд тэр доор нь ерөнхийдөө болоо тийм байхгүй би хүүхдээс өгсөнд салахгүй энэ төр гэсэн тийм янз янзын одоо хачин зүйлийг бол гаргасан. За ингээд хүүхэд хамгааллын байгууллага болон шүүх цагдаагаар энэ одоо хүүхдийг эцгээс нь салгаж өөрөө өргөж авах талаар бол нэлээд сайн хөөцөлдсөн бөөлгч яваад за эцэг нь бол яг хуу үнэхэрийн үр хүүхдтэй хайртай тэ үр хүүхдийн төлөө хариуцлага үүрээд яваад байдаг тийм чалхтай чансаатай эрхэн бол биш. Зүгээр яг нэг юмыг жоохон үнд хүргэж байгаад нэг 5 10 цаас гаргачих гэсэн нэг тийм гудамжны золбон нэг архичин хүний л нэг алкаш араншил гаргаж ирсэн л байсан бэлээ. Тэгээд ямар ч байсан энэ төмөр хаан энэ бүх зүйлүүдийг нааш чаасан сайн ойлгоод одоо тэгээд наануу цаануу ярьж байгаад ямар ч байсан эцэг байх эрхээс нь татгалзуулаад тэгээд хүүгээ энэ хүнд одоо өрчлүүлэхэд асуудалгүй гэдэг зүйл дээр гар хөлийн үсгийг зуруулаад ерөнхийдөө бол анар хүүг бол өөрийнхөө өргөж авах процедур руу бол оруулсан байгаа. За тэгээд энэ хоёр яг энэ үйл явдал эхлэхээс өмнө одоо энэ төмөр хаан анар хоёр нэгэн орой хоол идсний дараа бол ярилцсан байдаг.
Тэгээд Төмөр хаан тухайн үед юу гэж асуусан бэ гэхээр манай гэр чам таалагдж гэнэ үү гэж асуухад бол анар тийм ингээд толгойд өгдөг. За тэгээ би чам таалагдж гэнэ үү гэдгсэн чинь тийм ингээд дахиад толгойд өгөхөд тэгээд бүх одоо ингээ бүх зүйл чамд ингээ гоё таалагдж байгаа юм бол би чамайг энэ гэрт үлдээсэй, намайг ааваа гэж бас бодоосой гэж би хүсэж байна. Хэрвээ чамайг одоо хүсэх юм бол би энэ гэрт ингээд чамтай хамт амьдрмаар байна гэдэг тийм нарийн саналыг бол тавьсан байдаг. Яг энэ үед бол яг хуу анар хүү бол дууга хоол байдаа сууж исэн. За тэгээд Төмөр хаан бол маш ихээр догдолж одоо ямар нэгэн хэрэг хэлэх нь яах вэ гэд ингээ харахад бол анар хүү бол айгүй хөөрхөн нүдэрээ энийгээ толгойд өгсөн байдаг. За яг энэ үйл явдлыг хараад Төмөр хаан өөрөөрхөө нулимсэн цэйлэг нэжөө уйлсан байгаа. За тэгээ ингээд Төмөр хаан ямар ч байсан анартай ойлголцоод ингээд аавынхан араас хөөцөлтөөд аавыг нь яаж хийж яагаад гарыг зурулсан байдаг. За тэгээ хүүхэд үрчлэх үйл ажиллагаа бас янз янзын процедурын үйл ажиллагаанаас бол их удна. За тэгээд энэ хоёр дээр наад зуулж ямар нэгэн илүү тодорхой асуудал гарахгүй байжгаад 3 сарын дараа анарыг одоо Төмөр хаан өөрийнхөө нэрээр ингэж одоо овоглож Төмөр хааны анар гэдэг тийм албан ёсны нэгэн гэр бүл бий болж байгаа. За ингээд Төмөр хаан бол цэрэг цагдаагийнхын ажилдаа явна, анар сургууль соёлдоо ороод харьяа дүүргийнхэн сургуульд яваад энэ хоёр бол хөөрхөн амьдарч байгаа. За яг энэ хооронд бол яг хуу Төмөр хаан залуу хүн учраас бас нэг ганцны хүүхнүүдтэй бас ороо гараа уулзаан үдэшлэг энэ төр одоо хоол унданд орох юм бол байсан. За ингээд 5 жилийн дараа буюу одоо Анар хаан Төмөр хаан одоо анарыг 11 настай байхад гэртээ нэгэн хүүхнийг дагуулж ирсэн байдаг. За тэр хүүхнийг бол Цэцгээ гэдэг тийм хүүхэн Төмөр хаанаас бол 2 насаар ихч нэм хүүхэн байгаа. За Төмөр хаан бол яг өөрийгөө ийм хүүтэй гэдгийг бол хэлсэн. За Цэцгээ бол одоо тийм байхгүй. Тэгээд ийм сайхан хүмүүтэй, ийм төлөвлөсөн амьдралтай, ажил төрөлтэй ийм эр хүн надад хэрэгтэй байна. Чиний өөр хүүхдийг ингээ гадуур хадах тийм ямар ч одоо санаа бодол алга. Би чинь бас эмэгтэй хүн, ирээдүйд ээж болох хүн энтер гэдэг тийм амлалтыг бол өгсөөр байгаа. Төмөр хааны толгой гэргүүл Цэцгээ гэдэг хүүхэн арг эрт нь бол авгаан дүрээр бол ирдэг. За ингээд эхний ирсэн жилдээ бол Цэцгээ шиг сайн хүн байхгүй. Одоо анарыг байн ус цаснд оруулж бүх зүйлийг нь бэлдэж айгүй их санаачилж одоо та хоёрынхон төлөө амьдарч ийн энтер гэсэн юм яриад ингээд байжсэн байдаг. За ингээд удаачгүй Цэцгээ хүүхэн жирэмсэн болоод одоо Төмөр хаанд ахаад нэгэн хүү гаргаж өгдөг. За энэ хүүдээ Төмөр хаан Ангар гэдэг нэр өгсөн байгаа. За том хүн Анар нь дүү Ангартай бол маш их хайртай. Тэгээ энэ гэр бүлийн амьдрал бол явж исэн байгаа. За тэгээд Цэцгээ гэдэг хүүхэн бол ерөнхийдөө Анарын хойд их. Тийм учраас одоо энэ хүүх гарснаас хойш Ангарыг гарснаас хойш ерөнхийдөө энэ Анарт жоохон ширүүлж ирсэн. За одоо өөрийнх нь төрсөн одоо хүү биш. Дээрээс нь нөхрийнх нь бас төрсөн хүү биш. Ингээд ерөнхийдөө өргөж явсан хүүхэд гэдэг утгаар ерөнхийдөө нэлийн жоохон хатуу ширүүдүүлж янз янзын амьдралыг үзүүлж исэн. За Төмөр хаан бол энэ нарийн ширийн зүйлийг бол мэдээгүй байнгын өөрөө ээлжийн ажилтай учраас эрэхт нь бол Цэцгээ худлаа энийгээ дугтдаг. Анар бол юу ч болоогүй юм шиг хичээл номоо хийгээд энэ айлын амьдрал ингээд бол явж исэн байдаг. За ингээд 5 жил болж байгаа. Өөрөөр хэлбэл одоо Анар 16 нас хүрж байгаа. Нөгөө төрсөн Ангар гэдэг хөөрхөн хүү нь болохоор одоо ингээд 5 нас хүрээд энэ айл гэрийн амьдрал бол хөөрхөн ингээд явж байгаа. За ингээд Төмөр хааныг нэг өдөр одоо ингээд ажилдаа явчаад одоо ирэхэд бол Анар байхгүй болчихсон байсан. За ингээ Анарыг хайцсан тухай асуухад бол Цэцгээ мэдхгүй найзуудтайгаа уулзах гад гараад явж байгаа үлгүүдээ энтер гэдэг тийм юм хэлсэн. За ингээ Төмөр хаан Анарын өрөөнд ороод хувц сунаар хамаг юм үзэхэд бол Анар өөрийнхөө хувц сунаар юмнуудыг бол аваад явчихсан тийм дүр зураг бол харагдсан байдаг. За ингээ Төмөр хаан асар ихээр стресстэйж яг энэ ажлынхаа завсар зайгаар өөрийнхөө одоо энэ том хүүг хайж энэ тэргээр баахан явсан. За тэгээ яваад ингээд харахад бол ямар нэгэн тийм сэжүүр үрдүн одоо утас шөрмөс ч юм уу юм олдоогүй ингээд эрлийн ажиллагаа бол мухардалд орж байгаа. Тэгээ өөрөө буцаад ирэх байхаа гэдэг тийм одоо хүлээлтээр бол Төмөр хаан цаашдаа амьдарч байгаа юм.
Цэцгээ хүүхэн бол яг өөрөөсөө төрүүлж гаргаагүй ийм том хүүг одоо янз янзаар ялгарлан бас янагалж байгаад одоо аавд нь мэдэгдэхгүйгээр ингээд хөөж явуулсан иймэрхүү дүр зураг бол байгаа. За тэгээ Төмөр хаанд болохоор цэцгээ бол худлаа уйлж унжаа энэ одоо ангарын хамгийн том ах нар нь ингээд алга болчлоо. Хаана юу хийж явдгийг болдоо энэ тэндээ сураг ажиг гарж гинүү энэ төр гэдэг тийм худлаа өгнүүдийг бол хэлж ийсэн. За Төмөр хаан бол удахгүй тэгээ тайвшраад буцаад ирэх байхаа ямар нэгэн л юм болоод гэрээсээ явсан байгаа. Шилжилтийн насн дээр хүүхэн шуухан охинд бас хайртай болчоод явчуу яачуу эсвэл надад гомдчуу энэ төр гэдэг тиймэрхүү яриаг бол Төмөр хаан бол гаргаж ирсэн байдаг. За ингээд цаг хугацаа явсаар байгаад одоо 15 жил өнгөрч байгаа. За энэ үед одоо Төмөр хаан 45 настай болчихсон. За анар бол одоо 31 настай. За ийм өөрхөн болж байгаа. За ингээд нэгэн удаа Төмөр хаан одоо тэтгэврт гарахынхаа яг өмнөхөө нэгэн одоо хулгайн гэмт хэрэг дээрэм тонуулын дуудлагаар өөрийнхөө хамтрагч нартайгаа бол хэргийн газарт яваад очисон. За хэргийн газарт очиход бол хулгайч нар тухайн объектоос бол гарч амжаагүй байсан учраас одоо цагдаагийн албаа агч нар машин дэргээрээ бүсэлж байгаа тухайн хулгайч нарыг гараад ир гэдэг тийм шаардлагыг өргүүлсэн. За хулгайч нар бол гарч ирэхгүй одоо ямар нэгэн шаардлага биелүүлэхгүй байсан учраас одоо цагдаагийн албаа агч нар хүч төрш дэлгүүр рүү бол орсон. За ингээд тухайн дэлгүүрт ороход бол хулгайч нар 3-аас 4 хулгайч байсан учраас одоо нэлээд том хэмжээний бол буудалцсан болсон. За хулгайч нар өөрсдөө зэвсгэлцэн байсан учраас цагдаагийн албаа агч нартай харилцсан буудалцсан. За ингээ буудалцж байгаад хулгайч нарын сум дуусаад ерөнхийдөө цагдаа нарт бол бууж өгсөн. За ингээ бууж өгөөд бүгдийг гавлаад аваа гарч ирэхэд бол одоо Төмөр хаан өөрийгөө шархацныг мэдсэн. За ингээд дэлгүүрийн хаалганы урд одоо Төмөр хаан гинт одоо сунаагаад унахад бол хамтрагч найзууд нь бол үнэхээр гайхаад түүнийг өргөө тарахад бол нуруунаас нь цус гойж исэн байдаг. Өөрөөр хэлбэл одоо бөөрөндөө одоо шарах авсан иймэрхүү дүр байр зүрхтэйсэн. За ингээд төрөний тэрэг ирээд Төмөр хаан жухаа алдсан. Ингээд эмнэлэг рүү аваад явсан. За эмнэлэгт очиод байж байгаа хугацаанд бол ерөнхийдөө эмчнэр Төмөр хааныг бол бөөрөндөө ийм хүн шархацсан. Тэгээ ийм бөөрийг одоо авахаас өрөө байхгүй. Тэгээ өөр бөөр орлуулан суулгах тийм донор хэрэгтэй байна. Тэгжиж энэ хүний амьнасаас аварна гэдэг тийм шаардлагыг тавьсан байдаг. За цэцгээ хүүхэн бол яах вэ? Яг энэ үед одоо асар ихээр уйлж унжиж одоо миний нөхөр ажил үргээ үсгэж яваад үхэх шахлаа. Одоо яана тэтгэмж тэтгэлэг нь хаана байна, юу байна, ий байна гэдэг тийм янз янзын аршин арагшныг бол гаргасан байдаг. За ингээд ямар ч байсан бөөрийн донор олохгүй бол одоо Төмөр хаан бол удаан амьдарч чадахгүй гэдгийг бол эмчнэр бол хэлсэн. За ингээд тухайн одоо цэцгээ хүүхэн эмнэлэг дээр баахан саагж байгаа. Тэгээ доошоо уруудаад ах トゥ амраг садантай нуулзыг яри бари энэ төр гэд гараад явсан. За эмч ингээд араас нь харж байхад бол нэг машинтай нөхөртөө хүзүүсээр толбогдоод одоо инээлтгэн шахуу машиндаа суугаад явж байгааг хараад бол мэл гайхаж сэлхүү хөрсөн байдаг. Нөхөр нь энд одоо бууны шарахтай баг өглөө твдэж байхад эхнэр нэг өөр залуутай ингээд явчихаар одоо ямар ч эмч хүнд бол гоё харагдахгүй. Гэтэл энэ цэцгээ хүүхэн чинь одоо Төмөр хаантай амьдарч байх хугацаанд одоо Төмөр хааны ажлын тэрэг ачаалал авч байгаа нэг 5-10 цаас амьдрал энэ бүх зүйлэнд нь одоо сэтгэл хандаггүй учраас яг Төмөр хааныг байхгүй үеэр одоо нэг өөр нэг ганц нэг арай жоох нэг 5-10 цаастай нэг хуваарай 8 хийдэг гаруудтай бол наануу цаануу ороо гараатай байсан. За тэр нэг ороо гараатай залууд нэгнтэйгээ ингээд эмнэлгийн гадаа машинтай ирж одоо Төмөр хааныг иргэсэн нэртэй шалгаж харчаад явсан байгаа. За ингээд яг статусаараа ихнэр гэдэг утгаараа цагдаагийн албаагч амнасаа алдуулан 5 жил ч гэдэг юм уу эсвэл одоо нэг аваад сая төгрөгийн одоо тэтгэлэг авдаг иймэрхүү одоо тогтолцоо байдаг. За тэрний дагуу л одоо энэ цэцгээ хүүхэн тоглосон жүжиг юм уу да гэсэн тийм одоо ойлголт төрөөд байгаа. За тэг ямар ч байсан цэцгээ
хүүхэн нэг иймэрхүү арагшин гаргаа дээрэс нь одоо нөхцөл байдал ийм байгаад. Тэгээ эмч нь бол ерөнхийдөө Төмөр хааны нэр энэ Төмөр хаан гэдэг бол айгүй содон нэр л дээ. Тэгээ содон нэртэй учраас тухайн эмч өөрийнхөө одоо оюутан цагийн найзынхаа одоо утсыг аваад бол залгасан байдаг. Ингээд тухайн залуу руу залгахад бол утасны цаанаас нөгөө залуу нь бол утас авсан. За тэгээд тухайн найзтайгаа ирээд найз нь ингээ ажил дээрээ байна. Тэгээд нэг ийм сонин тохиолдол болоод байна гэдэг үг хэлдэг. За тэнгууд утасны цаанаага найз нь за юу болов найз яриач гэдгсэн чинь Төмөр хаан гэдэг одоо нэгэн цагдаагийн албаа гэж манад юм шархтаа ирчээд байгаамаа. Тэгээ энэ Төмөр хаан гэдэг хүний одоо энэ нэр тэгээ чиний овогтой ингэж таарад ийм сонь давхцал гараад байгаа учраас ийм содон нэртэй хүн байгаа учраас би энэ юуны төрөнд шууд чамайг бодлоо. Тэгээ чамтай ямар нэг байдлаар холбоотой хүн юм болов үгүй юу гэдгийг одоо найз нь хэлэх гээд уцж байна гэдэг. За ингээ уцсны цаана одоо энэ зүйлийг сонссон анар Төмөр хаан гэдэг цагдаагийн албаа гэж ирчихсэн гэдэг үгийг сонсоод маш яралтай эмнэлэг дээр гүйж ирсэн. За ингээ ороод харахад бол Төмөр хаан бол ухаангүй одоо ингээд эмчлүүлээд хэвтчихсэн. За ингээд эмчтэй уулзахад бол Төмөр хаанд бол бөөр хэрэгтэй. Тэгээ энэс өөр одоо аврах ямарч боломж байхгүй гэдэг үгийг хэлсэн байдаг. За ингээд хэд хоногийн дараа Төмөр хаан одоо нэгэн өглөө эмчилгээ үйлчлэгэнд ороод байж явах үед одоо эмч орж ир Төмөр хаантай уулздаг. За таны би яаж ийн гэхэд ерөөхдөө хэцүү байгаа гэдэг үгийг хэлсэн. За ямар ч байсан бөөр солихгүй бол одоо хэцүү байгаа. Та бүх зүйлийг ойлгож байгаа юу гэдэг. Тэнгүүд Төмөр хаан толгойд өгдөг. За тэнгүүд эмч гэхдээ би танд нэг гоё мэдээ дуулгана. За тэр нь юу гэхээр танд одоо донор одоо олдсон. За тэр донор бол өөрийн сайн дураар өөрийнхөө нэр ус бүх юмыг нууцлаад танд ингээ бөөрөө өгье гэдэг тийм шийдвэрийг гаргасан. Тэгээд хагалгааны бэлтгэл ажил 7 хоногийн дараа дууссан. Тэр үед одоо бид нэр танд бөөр шилжүүлэн суулгах тийм хагалгааны ажил орноо та зөвшөөрч гин үү гэдэг. За ингээд Төмөр хаан бол үнэхээр буянтай хүн гарч ирээд ингээд өөрт нь бөөрөө өгөх гэж байгаад бол асар ихээр баярлсан. За Төмөр хааны баг хүү Ангар яг хуу аавда бөөрөө өгөө гэдэг тийм саналыг бол анх гаргасан юм бэ нэлээ. Гэтэл Цэцгээ гэдэг хүн одоо дундуур нь хөндлөн орж ирээ. Чи одоо ингээд залуу хүн цааштай амьдран аавч одоо ингээд ягаад ийм сольсон солиогүй барыг амьд гараач үгүй ч хүнд илүү эргэтэн байдаггүй. Чи яага маяглаад байгаа гэх маягаар одоо хүүгээ тас цагны зөрсөөр байгаад бөөр мөрийг өгөх одоо тэр үйл ажиллагааг бол тасалдуулсан байгаа. За ингээд Төмөр хаан бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд амжилттай ороод ерөнхийдөө ингээд эмнэлгээс 2-7 хоногийн дараа гарсан. За ингээд гарахт нь бол эмч одоо одоо Төмөр хаантай орж ирж уулзаа. За та бол үнэхээр азтай хүн юм аа. Тэгээ танд ингээд бөөр өгсөн, бүх зүйл нь ингээд таарсан. Тэгээ энэ хүн одоо тантай уулзъя гэж ингээ өөрийн биеэр эмнэлэг дээр ирсэн байна. Та одоо энэ өөрт чинь бөөр өгсөн донортойгоо уулзахыг хүсэж гинүү гэдэг үгийг хэлдэг. Төмөр хаан бол ерөнхийдөө байнга энэ тухай бодож исэн учраас тэгэлгүй явах би энэ хүнтэй уулзмаар байна. Энэ хүнд би чин сэтгэлээсээ баярлаа гэдгийг хэлмээр байна. Миний амьдралыг аварсан энэ хүнд бол үнэхээр би өртөө. Тийм учраас би уулзъя гэдэг тийм саналыг тавьсан. За ингээд эмнэлгийн хүлээлгийн өрөөнд ингээд яваад ороод харахад бол тэр өрөөнд нэг залуу одоо их нэртэйгээ 2 хүүхэдтэйгээ зогсож исэн. За ингээд Төмөр хаан шууд тэр өрөөнд ороод өөрийн ирэхгүй тэр залууг хараад өвдөг сөхрөөд шууд уйлсан байдаг. За ингээд анар бол Төмөр хаан дээр хурж ирээд ааваа гэд тэрврээд өргөд босох гэсэн боловч Төмөр хаан бол ерөөсө тэр чигээрээ суугаа чигээрээ уйлаад анар тэгээд энэ бүх зүйлийг харж байгаа учраас бас өөрийн мэдлгүй уйлсан. За тэгээд Төмөр хааныг тайвшруулад анар тэрврээд ингээд олон жил ор сургаггүй ингээд алга болсонд уучлаарай гэдэг тийм үгийг хэлдэг. Төмөр хаан болохоор өдөр болгон би чамайг бодож ирсэн. Хаана юу хийж явж байгаа вэ гэж үнэхээр их гайхажсэн. Чи яаж намайг олоо зөксөхгүй дээрээс нь өөрийнхөө бөөрийг өгвөө. Хүүмэн чи хаана байв гэдээ одоо Төмөр хаан ихээр одоо уйлж шаналж одоо өөрийнхөө хүүг ингээд нүц авчихгүй харж исэн. За анар тэнгүүд яг одоо бүх зүйлийг бол хэлэх цаг нь болсон. Таны одоо энэ ихнэр Цэцгээ таныг ингээ байхгүй надад эндүү ширүүн хатуу хандаад ингээ амьдрал ахуйгаасаа яваасаа бариасаа энэс л болчвол явчвал бид гурав сайхан амьдрах гадаа нэгх гээд 5-10 цаас нь хаана ч өрөхгүй байна энэ төр гээд янз янзын тийм арагшин гаргаад ирсэн
би өөрөө багтаа бас те ийм янз янзын амьдрал үзээ тань дээр айтайхан байж байгаа та нэг хүнтэй суугаад ахаад энэ амьдралыг үзнэ гэдэг бол надад аюу хэцүү байсан. Тийм болохоор би зүгээр мөрөөрийн амьдралаас явчих гэж бодсон. Тэгэж явж байгаад би ингээд сайн хүмүүстэй уулзраа сургууль соёл төгсөөд одоо ийм нэгэн хувийн имлэг байгуулад ингээд амжилж амьдарч байгаа гэдэг тийм үгийг хэлсэн. За тэгээд Төмөр хаан анарыг ийм сайн явж байгаад бол асар ихээр баярлаж бахархаж багтаж одоо үүнээс хойш одоо ингээ холбоо сүлбээгүй явахгүй шүү, хамтдаа байнга байж шүү гэдэг тийм үгийг хэлж одоо аав хүү хоёрын одоо энэ олон жилийн тий одоо гомдол одоо бүх зүйлүүд ингээ тайлагдсан байгаа. За ингээд Төмөр хааныг эмнэлгээс гараад гэртээ ирээд удаагүй байж идэл бол цэцгээ буцаад гүүгээд ирсэн. Ирэх хэрэгтэй өөрийнхөө ховд чемдаантай юмнуудаа бариад гүүгээд уйлаад орж ирсэн байгаа. За энэ үед одоо анар Төмөр хаан хоёр одоо хоол унд хийгээд ингээд сууж исэн. За ингээд цэцгээ хүүхэн орж ирэнгүүтээ юу гэж хэлсэн бэ гэхээр та хоёрыг хамт байгааг харах үнэхээр гоё байна. Тэгээд энэ олон жилийн дараа ингээ эргээд ирсэн чинь баярлаа энэ төр гэдэг үг хэлсэн. За Төмөр хаан бол эмчээс цэцгээ өөр залуутай ингэж банзалдаад яваад байгаа гэдгийг мэдчихсэн учраас одоо тэ өөрийнх нь юмыг ингээд кордот гудамжинд одоо амбарт гаргаад тавьчихсан. Эндээс ачаад яваарэ гэдэг саналыг хөл хэлсэн. За цэцгээ хүүхэн нөхцөл байдал өөрөөр хийж байгааг ойлгон гутаа материалын нулим судаан унаа туслуулж тэ одоо намайг ингээд энэ бүх зүйлд уучлаарай. Би тэгээд энэ хүнтэй ингэж яваад болж утна гэж бодсон боловч бүтсэнгүй. Тэгээд ерөөс анхны хань ижил ингээд бүх юм ингээд чамаас холдгол юм бол бурууддгийг би одоо л ойлголоо. Одоо л би ингээд та нараас ингэж холдмооргүй хамтдаа баймаар байна гэдэг тийм арга баргацсан үгийг хэлсэн. За энэ үед бол Төмөр хаан бол цэцгээгүй амьдраас сурчсан, дасчихсан учраас цэцгээд бол нүүр өгөөгүй. Анар бол одоо цэцгээтэй нэг юм яриад байх шаардлага байхгүй. Хүүхэд балчир ядруу сурагч байхад нь янз янзын ааш араншин гаргаж, новшин зан гаргаж ирсэн. Өнөөдөр анар одоо мундаг том эмнэлгийн захирал болчихсон, гэр бүлтэй хоёр хүүхэдтэй болчихсон, ийм хүчтэй эр хүн болчихсон байгааг хараад бол цэцгээ бол худлаа пялдагдаж баахан уйлсан. За гисэн ч одоо энэ Төмөр хаан анар хоёр бол ерөнхийдөө бие биенээ олчихсон учраас одоо мянган цэцгээ байна уу хэн байна уу одоо хамаа байхгүй болчихсон байсан гэсэн. За ингээд цэцгээ өөрийнхөө одоо янз янзын арга мэхийг хэрэглээд энэ айлд одоо ингээд эргээд оршин тогтнох гэсэн боловч бол тогтож чадаагүй уйлаад одоо дуудлагын таксинд дуудаад хэрэгтэй хэрэггүй новшин ачаад ингээд ор мөргөө зайлаад алгуулсан. За анарын дүү ангар бол яг тухайн үед оюутан болоод ингээ бие даагаад дараагийн ажил амьдралдаа ээжгүүгээр ингээ явчихж байгаа. За тэгээ ингээ Төмөр хаан анар хоёр одоо үүнээс хойш байнгын холбоо сүлбээтэй байгаа. Дээрээс нь Төмөр хаан өөрийгөө ингээд өвөө бусныг мэдэрсэн энэ гоё мэдрэмж. Дээрээс нь цагдаагийн байгууллагаас одоо тэтгэвртэй гарах хэмжээнийх нь одоо хэдэн жил гэдэг лээ 5 жилийн тэнцэх ус мөнгөний нөгөө дээрээс нь одоо нэг ажилгүйгээ гүйцэтгэж явж байгаа бас шаргацсан гэдгээр бас тэтгэлэг юм. Дээрээс нь тэтгэвэр энтерээ бас өндөр тогтоолгоод ингээд ямар ч байсан бол ингээд амар сайхандаа жаргаж байгаа.